Сэлбэдүүийн бүтээн байгуулалтыг бол дэмжиж байгаа. 100% дэмжиж байна. Тэгээ сая та хэд байна барилгын холбоотуудтай яриад тохиролцоонд хүрж байгаа хэлцээрд орж байгаа гэж ойлголоо. Амжилт хүсье. Өнөөдөр танилцуулсан материалууд дээр жоохон мэрэгжлийн зөвлөгөөнүүд өгөх гэсэн. Өмнө нь шуурхааш тав дээр бас зөндөл хэлжсэн зүйлээ давтаж хэлэх гэдэг юм л та. Нэгдсэн төлөлтийн тогтолцоонд шилжих хэрэгтэй гэдэг. Одоо энэ слайдуудыг эргүүлээд харахаар дэд бүтэц, зам, трамвай, сургууль цэцэрлэг эдгээр төлөвлөгөөнүүд бүгдээр тусдаа яваад байгаа. Тэднийг бүгдээр ингэ нэгтгээд явахгүй бол нэгэнт хот байгуулалт стандартын газартай хэмжээ та хэд маань энэ төлөвлөгөөг нэг төлөвлөгөөтэй болох хэрэгтэй гэсэн зүйлээ барьж яваач гэсэн санал байна. Тэгээд тэр төлөвлөгөөн дээрээ багцуудаа хэдийн хэмжээгээр хувааж байгаа, үнийн дүн хэд байгаа гэсэн санхүүгийн тооцоолол нэг төлөвлөгөөн дээрээс оруулах буюу одоо тусдаа дөрөвдүгээр бүлэг дээр нь ороод байгаа шүү дээ санхүүгийн тооцоолол нь. Тэрийг хот төлөлтөг нэг болгоод өгөх юм бол манай аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн хараад ойлгоход хялбар шүү дээ тий. Хэдэн газар хэдийн хэмжээний санхүүжилттэй тендер хизээ зарлагдах төлөвлөгөөтэй байгаа юм бэ гэсэн нэг л ойлгомжтой төлөвлөгөөтэй болмоор байна гэсэн тийм зөвлөгөө байна. Хоёрдугаарх нь орон сууцны метр квадратын хэмжээ байна. 29-р хуудсан дээр нийт талбай эзлэх хувьгээд 30-аас 40, 40-оос 50, 50-аас 60 гэдэг метр квадратууд нь байгаад эзлэх хувь нь байна. Энэ дээр 40-оос 50 метр квадраттай 2-оос 3 өрөө байрны нийт орон сууцны дотор эзлэх хувь нь 46% гэдэг нэлийн өндөр байна л да. Энийг ямар үндслээр гаргасан гэдгийг нь бол сайн мэдэхгүй. Энийг жийч дараа нь 20 минутын хот корпорациас асууя гэж бодож байна. Яагаад тэгж байгаа вэ гэхээр жижиг метр квадраттай байр олон болох тусмаа нөгөө community буюу яг 20 минутын хотыгоо бий болгох гэдэг орчин нөхцөл хэцүү болчдөг учраас 80 м квадратаас дээш байрнууд орон сууцнд хэрэгтэй байна л да. Энэ дээр хамгийн их нь 70-аас 80 м квадрат 17.75% гэж байгаа. Эндээс нэмээд дээшигээ 80-аас 100, 100-аас 120 гэсэн хоёр төрлийн сонголтоос байх хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгжиж яг ингээд юу гэх илүү амьд хүн төвтэй тийм хот болж хөгжих болов уу гэсэн тийм санал байна. За 3 дугаарх нь болохоор барилгын холбоотуудтайгаас идэвхтэй явж байгаад баярлалаа. Өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ өмнө нас та хэдийгээ хүлээж авч уулзж байхдаа хэлсэн саналуудаа протоколд үлдээхийн тулд дахиж саналаа хэлье. Та хэд сайн сонссон байх сайн зүрэг гишүүн худалдаа авалтын тухай хуулийн дээр асуудал байгаад байгаамаа. Татврын хуулийн дээр бас асуудал нь байгаад байгаамаа. Эдгээр дээр та бүхэн маань саналаа өгөх хэрэгтэй. Төрийн бүх ажил бичиг цаасаар яг зарчмын зүрэгтээ санал гэсэн байдлаар л явах учраас та хэд маань нийлээд энэ хувийн хвшлүүд маань бүгдээр энэ тухайн хоёр хууль дээр бас саналуудаа тусгаад хэрвээ өгөх юм бол би ажлын хэсэгт нь орж ажиллая гэж бодож байгаа болохоор надад өгвөл бас их зүгээр байна. Тэгээ өмнө нь бас уулзаад би та хэдэд хоёр бичиг гаргаж өгөөч гэж хэлсэн. Одоогоор би нэг ч бичиг хүлээж аваагүй байгаа гэдгийг бас жоохон сануулж хэлэхгүй бол тий. Нэгэнт хэдүүлээ би та бүхний төлөөлөл болоод улсын хурлд сууж байгаа учраас хоёр талаасаа proactive байдлаар хамтраад ажиллая гэсэн тийм санал байгаа. Үргэлжлүүлээ дахиад нэг зүйл. FIDIC-ийн гэрээ мэрэгсэн төслийн менежер буюу PMP зэрэг байгаа тий. Тэрэн дээрээ та бүхэн маань тийм хүмүүс байдаг Манай барилгын салбарт тийм зэрэгтэй хүмүүс байгаа гэж хэлжсэн. Тэр тоогоо нэмэхгүй бол дахиад ямар нэгэн байдлаар ийм тендер гараал ирэх болгонд л дахиад FIDIC-ийн гэрээгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй аж ахуй нэгж болчлоо. Төслийн менежергүй аж ахуй нэгж гэх юм бол тэгээ тендерт оролцох боломжгүй болчих учраас өмнө хэлснийгээ давтаад хэлье. Та хэд маань энэ хоёр одоо FIDIC-ийн гэрээний маягтыг ашиглаж сурах барилгын инженерийн холбоо дээр байгаа шүү дээ. Тэрнийг ашиглаж сурах. Хоёрдугаарт нь PMP зэрэг гэсэн төслийн мэрэгсэн менежер гэсэн энэ зэргийг авсан хүн болж өгвөл байгууллага болгонд баригад болгонд нэг хүн байх хэрэгтэй. Тэгжижил манайх яг хэлээд байгаа нийслэлийн хөгжил утаагүй төвжирлгүй болохын үйл ажиллагаанууд хийх боломж нь бүрдэн шүү гэдгийг протоколд үдэхийн тулд албаар хэлж байна. Тэгээд цаашдаа нийслэл болон барилгын холбоотуудтайгаа нягт уялдаж ажиллах учраас та хэдийнхээ бас тасралтгүй дэмжлэг болон санал зөвлөмж зүйлүүдийг хүлээж байгаа шүү. Баярлалаа. За, мантахаг шүү. Би түрүү